Бичиг баримтаа авч яваа эргээд хоолнд орохдоо бичиг баримтаа бохирдуулах тохиолдол гардаг. За тэгвэл Дүнжингаар худалдааны төвд байрлах 4 Эрдэнэ цог хоолны газар үүнээс сэргийлж бичиг баримттай үйлчлүүлэгчтэй хавтас ууд өгдөг байна. Энэ нь тус газраар анхудаа үйлчлүүлж байгаа иргэдэд гадаадд байгаа мэт сэтгэл төрүүлж үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээх болжээ. За үзэгчдээ бид Дүнжингар худалдааны төвд байрлах 4 Эрдэнэ цог хоолны газраас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр Дүнжингар худалдааны төвд бол одоо нэг цэгийн үйлчлэгээ байдаг. Энэгээр байнга иргэд бичиг баримттайгаа явдаг боловч одоо бичиг баримт нь хавцсгүй, уутгүйгээс бохир болгох тохиолдол байдаг. Тэгвэл 4 Эрдэнэ цогийн газрын зүгээс бол одоо үйлчлүүлэгчтэй бичиг баримтад нь зориулж одоо ийм уут өгдөг нь иргэдийн талархлыг хүлээсэн иргэд одоо тус газраар байнга үйлчлүүлэх шалтгаан болдог байна. Өмнө нөгөө нүхтэй авцуг надад ингээд баг боодлоошгүй байдаг гэсэн. Тэгээд өдөр чинь баг 1-2 тохиолдол баг байн гардаг байхгүй. Тэгээд нүхтэй авцуудаа өгөөл ингээд явсаад нүхтэй авцундаас одоо зүгээр нөгөө уутанд хийж өгöd байгаа. Бас зориулж арай авцаа аваагүй л та. Тэгээд ер нь бол нөгөө байн нэг цэгийн хажууд болохоор 1-2 тохиолдол баг өдөртөө байн гардаг. Ажлын өдрүүдээр хоолоо асгачдаг гэсэн. Үгүй асахгүй нөгөө ийм бичиг баримт нөгөө хавцгүй барьж орчдөг байхгүй. Тэгэхээр чинь яг ингээд сайн хүн ч гэсэн одоо тийм тэгж орж ирж байгаа юм. Ямар ч ингээд төрөө үйлчлэгээ авдаг хэрнээ төрөөс чинь бараг хавцч өгдөг шүү дээ. Тэгэхээр чинь одоо хоол цагаа асгаад ер нь янз бүрийн халуун хүтэн өнгөтэй өнгөгүй янз бүрийн масах магадaltaй байхгүй. Тэгэл унгаагаад ч гэсэн шал муухай юм чинь бичиг баримт муухай болчих. Тэгэл тийм болохоор дандаа ийм уут өгдөг байхгүй. Амар цэцэг гэрүүлийн хүний хамт тус хоолны газрыг 2021 оноос хойш ачлуулж байгаа. Анх үйл ажиллагаа явуулж эхлснээс хойш л бичиг баримт авч яваа иргэдэд хавтас ут өгөх болжээ. Амар цэцэг энэ үйлдэлээ хий гэж зорж хийдэггүй. Үйлчлэгээний байгууллагын байх ёстой энгийн л үйлдэл хэмээн тодтогсон юм. Иргэд тус хоолны газраар үйлчлүүлсэн сэтгэгдлээ захим орчинд нийтэлдэг нь олон хүн тус газрыг зорин ирэхэд нөлөөлдөг байна. Харин энэ нь амар цэцэгт ямар сэтгэгдэл төрүүлдгийг тодруулахад зүгээр л нэг юмыг хамгаалж л агаал сэтгэл ухаа тэрнээс яг ингэж өгч дээ одоос ингэж өгөндөө энэ гэж ерөөсө бодоагүй зүгээр л бичиг баримтын л хамгаалж л агаа сэтгэл. Гоёш угаасаа хүн сэтгэл гаргаж ижил хүнээс гоё сэтгэл авна шүү дээ тий. Муухай хөлчээд одоо хүнээс гоё үг сонсно гэж байхгүй ч яг тэр шиг айгаа гоё яадаг. 4 Эрдэнээр үйлчлүүлэх дуртай, хоол нь маш гоё чанартай амттай. Тэгээд ажиллаж байгаа хүмүүс нь маш их сэтгэл гаргадаг л да. Жишээ нь бичиг баримттай хүрээд ирэхэд бол өөдөөстэй таны муухай болчихноо. Бид нэр энийг хадгалж яа гэдэг ингээд авах жишээний айгүй найрсаг хамт олон байдаг шүү дээ. Хүн болгон одоо гинт ингээд бичиг цаас мас нэг зэгээр айгүй их үйлчлүүлдэг. Тэгээд тэр бичиг цаасаа энэ хоолунд идэхтэй бохирдуулчих гэдэг. Энийг бол цаашдаа нэвтрүүлвэл маш зүгээр санагдаад байна. Бүх үйлчлэгээний газруудад тийм айгүй хэрэгцээтэй байна. Найрсаг гоё хоол цай сайтай. Тэгээ банкын ээлдэг дотно тийм байдаг болохоор банк ирж хоол иддэг. Найрсаг харилцаа хүний гэсэн сэтгэлтэй учраас тус хоолны газраар нэг үйлчлүүлсэн иргэн дахин зорж ирэх нь олон байдаг. 4 Эрдэнэ цог хоолны газар Монгол, Солонгос, Хятад 70 орчим нэр төрлийн хоолтой 5-6 хүнийг байнгын ажлын байраар хангадаг байна.